За сайн бацхан уу та бүхэндээ гигийн өдрийн мэндийг хүргэе. Астролог сонирхтой хүмүүстэй зориулаад цөмөрө энэ сарыг дуустал анхаарах ёстой өдрүүд ирсэн байгааг одоо яагаад гэдгийг тэр шалтгааныг нь хүргэх гэж байна. За тэгэхээр шалтгаан болохоор одоо энэ слайд дээр харагдаж байгаа. Одоо хааны од гэж байдаг. Хааны дөрвөн одын хоёр од нь өөр хоорондоо эсрэгцлийн холбоосыг бишээ энергийг үүсгэнэ. Тэгээд хамгийн айхтар хатуу чанга энергитэй од болох Антарес од маань хар сартайгаа холбоос үүсгэчихсэн одоо явж байгаа юм аа. За тэгэхээр одоо энэ ингээд тэнгэрийн зургийг та бүхэндээ харуулах га дэлгээ тавьчихсан байна. Энэ тэнгэрийн зураг маань болохоор энд харж байгаа бол 2026 оны 3 сарын 24 буюу бидний хамгийн анхааралтай байх шаардлагатай өдрийн тэнгэрийн зураг. За энэ үед болохоор яг эсрэгцэл маань хамгийн өндөр одоо оргил цаг дээр хүрнэ гэсэн үг. Хамгийн оргил цаг маань гэдэг чинь яг өөр хоорондоо эсрэгцэлд одоо яг эсрэгцлийн одоо хим дээрээ очно гэсэн үг байхгүй юу? За тэгээд тэр хим нь болохоор 10 градус 27 минут дээр нүн болон ихрийн эсрэгцэлтэй. За энд ялангуяа Антарес од маань хар сартаа одоо ингээд хараа хосчихсан байгаа байхгүй энерги холбоос үүсгэж гисэн номын ордод хар сар маань одоо ингээд лилит бурхан штэ тийм ээ. Тэнгэрийн зураг дээр одоо ингээд хар өнгөтэй сараар тэмдэглэгдэг байгаа. За яг энэ үед эсрэг талд нь Альда баран гээд одтой ихрийн ордод одоо яг эсрэг талд нь ирээд чи юу би юу гэдээ баг ингээд хоёул өөдөөсөө одоо хүчээ үзнэ л гэсэн үг баггүй одоо энгийнээр тайлбарлах юм бол тэгэд энэ тэнгэрийн зураг маань одоо яг Монголдо байгаа хүмүүстэй зориулж гаргасан учраас тооцоолоод ингээд нөгөө эн чин тооцоолонгууд газраа өөр гарч ирдэг байхгүй тий энэ зураг ямар учиртай яагаад би заавал Монголыг тодорхойд байгаа юм бэ гэхээр энд ингээд тэнхлэггүүд байдیں۔ Тэнхлэг байна гэдэг чинь бидний заавал анхаарах хэрэгтэй сэдвүүд сөхөгддөг учраас энэ сөхөгдөх сэдвүүдийг цөмөр анхаарах хэрэгтэй гэсэн үг. За тиймээс ямар сэдвүүд сөхөгдөж байгаа юм бэ? Ямар тэнхлэг юм бэ гэхээр за 6 мэддэг хүмүүс нэг бараад хараад ойлгож байгаа. Хэрвээ дөнгөж сонирхож эхэлж байгаа хүмүүс маань байх юм бол одоо 6.12.1.7 гэсэн тэнхлэгүүд идэвхтэй байна гэсэн үг. Тэг гэхээр бид нар юуг анхаарах ёстой юм бэ гэдэг асуулт гарч ирнэ тийм ээ. Нин тэргүүнд бид нэр өөрийнхөө эрүүл мэндийг анхаарах ёстой. Хэдийгээр 24-ний өдөр гэж ярьж байгаа ч гэлээ эн чин айл одоо би ч баг 15 6 гэхэд Instagram дээр энэ сториг оруулаад эхэлчихсэн байсан байхгүй юу. Тэгэхээр Instagram-ыг минь дагдаг хүмүүс мал энэ энерги эхэлсэн байгаа гэдэг мэдж байгаа. Тэгээд дагаагүй байгаа хүмүүс маань бас дагаараа гэж зөвлөмөр байна. Заримдаа би чи ингээд айл нэг сувгуудаар ингээд төрүүлээд оруулцдаг байхгүй мэдээллүүдээ. Тийм учраас одоо цөмөөрөө хамгийн түрүүнд өөрийнхөө одоо эрүүл мэндийг бодох шаардлагатай. Эрүүл мэндэд маш их анхаарал тавих хэрэгтэй. Хоёрдугаарт энэ 12 дугаар ордны тэнхлэгтэй эсрэгцэлд орж байгаа учраас бид нар ялангуяа зүүд нойрлоо ингээд явдаг одоо тэрний цаг хугацаа, унтдаг цаг хугацаа байна да. Бидний даалт ухамсар маш их ажилдаг эсвэл маш их амардаг энэ цаг хугацаанд бидний даалт ухамсарыг эргэшээж идэг 12 дугаар гэр маань өртөх юм байгаа. Тэг гэхээр цөмөр яаж хамгаалах юм бэ те? Энэ сарыгаа дуустал ялангуяа энэ 24-ний урд 23-ний шөнө цөмөрөө унтахаасаа өмнө одоо мансруулах бодис арх айхтар хүчтэй эмнүүдийг уучаад одоо унтаад өгч ерөөсө болохгүй. Яагаад гэхээр бид нэр даалт ухамсараа гимтэх бидний даалт ухамсар гимтэх маш их юм айхтар хатуу энерги байгаа учраас цөмөр айгүй бодолтойхон шиг нэг 3 сараа дуустлаа амьдарчуулаас зүгээр юм баамаа гэдгийг бас хэлмээр байна, зөвлөмөр байна. За тэгээ дараагийн 2 тэнхлэг болохоор 1 болон 7 гэж байгаа шүү дээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Яаж энэ тэнхлэгийг ойлгох вэ гэхээр бид нар одоо би гэдэг хүнээ хамгаална. Өөрөөсөө ч хамгаална, өрөөлөөс ч хамгаална. Хоёрдугаарт одоо өрөөлийн хүн гэж байгаа шүү тийм ээ бусад хүн. Тэрэнд хин амарх уу гэхээр за хэрвээ ингээд те бид нар ингээд айл ихнэр хүн байх юм бол бидний нөхрөөд хамаарна. За бид нар ингээд хүний нөхөр ах юм бол бидний ихнэрүүд хамаарна. За тэгээд одоо эмч хүн байх юм бол таны өвчтөн хамаарна. Та багш хүн байх юм бол таны одоо сурагч нар, шавнар чин хамаарна гэд бид нар яг эсрэг талд харьцдаг хүмүүсийн тэр энерги идэвчнэ. За тэгээд идэвчж байхдаа одоо жоохон хатуу энергиуд идэвчгээд байгаа байхгүй юу? Тийм учраас цөмөрө болгоомжтой байх хэрэгтэй. Ямар энергиуд вэ гэхээр одоо цөмөрө дараагийн слайднаас хараад ойлгоод явах болно. За ингээд хамгийн гол чухал зүйлийг сая тайлбарлалаа. За одоо энэ од маань ямар очиртай од юм бэ? Ямар энергитэй юм бэ гэд харъя л та цөмөрөө. За Антарес од маань тийм үү одоо хар сартаа хошигдсан байгаа энэ од маань болохоор
Одоо хилэнцгийн орд гэж байгаа штэ. Хилэнцгийн ордын одынхоо зүрхэн од нь баггүй юу? Тийм учраас эн чинь ингээд зүрхийг бадрааж идэг, асааж идэг, тэр зүрхэн дотор байгаа энергийг бүр ингээд маш их хэмжээгээр болоод аль нэг тал руу туйшруулах, ялангуяа хүч тэнхээ гэдэг тал руу туйшруулж тэндээсээ маш том өөрчлөлтийг дагуулах энерги өндөртэй юм байна. За тэгвэл эсрэг талд нь ямар энерги байгаа юм гэхээр одоо үхрийн нүд ахгүй, одоо үхрийн орд нэмээ нүдний од нь гэсэн үг. Одоо бидний шудраг байгаа ч ёс суртахууны шалгуур ирэх гэдэг чинь тийм шалгуурыг давах юм уу, даах юм уу гэдэг ийм хүчтэй одны энерги бууж байгаа юм аа. Одоо явагдаж байгаа гэдэг чухал өдөр нь 24-нд байхгүй юу? Тэгээ энэ царайга дуусталгаас энерги байсаар л байх болно. За тэгээд одоо энэ айхтар хүчтэй хар сартайгаа одоо холбоос үүсгэсэн байгаа энэ од маань тийм ээ яг өөрөө ямар энерги тэгээд ямар чанартай юм гэхээр яг ангараг гарагтайгаа ижил дайчин чанартай байхгүй хүч зоригийн чадaltaй маш их асдаг чанартай гэсэн үг. Юу гэсэн үг гэхээр ингээд даруухан дөлгөөхөн биш гэсэн үг. Ангараг гараг чи өөрөө дайны бурхан байдаг тийм үү? Тэмцлийн бурхан байдаг, дайчин тэнгэр байдаг. Тэгэхээр энэ том дайны гарагтайгаа эсрэгцэлд дайдаж чаддаг одно гэж бодохоор ямар байх вэ? Нэлээд хүчтэй энергитэй ийм од байгаа юм аа. За тэгээд одоо энэ од ингээд идэвхтэй байгаад байгаа байхгүй юу одоо. Тэгэхээр юу үсээд байгаа юм гэхээр одоо цөмөр харж байна тийм ээ. Бид нар ямар нэгэн асуудал за тарилаа гэж бодъё. Тэрийг маш зөв шийдэхгүй бол хизээж ухрааж боломгүй том алдааг нээх үүд нь ирж байгаа гэсэн үг байхгүй юу. Тийм учраас ухрааж боломгүй тийм үү дахиж залруулж боломгүй тийм том асуудлууд үүсэх боломжтой учраас хор уршигтай учраас тийм эрсдэл дагуулах болох учраас цөмөрөө маш ухаантай бодолтой шийдвэрийг гаргаж явах хэрэгтэй ийм өдрүүд байна. За тэгээд нөгөө талд нь хамгаалаад байгаа альзабараа од маань шудраг байвал бидрийг амжилт дагуулна. Худал байх юм бол за тэгээд маш их золиосыг гаргана, гарцыг одоо гарцын үүдийг нээн тэ юм алднаа гэж хэлээд байгаа маа. За одоо нөгөө нэг хамгийн айхтар энэ энергийг идэвхжүүлээд байгаа зүйл маань юу вэ гэхээр нөгөө лилит бурхан маань хар сар маань холбоо үүсгэж гисэн байгаа тий. Тэр том дайны тэнгэртэй энэ тэнцүү хүчрхэг одтойгоо хар сар маань холбоо үүсгэчихээр юу ингэж айхтар идэвхжвэ гэхээр одоо энэ би бүгдийг сайхан гаргаад бичсэн. Хүний дотор байдаг бүхэл сүүдэр талууд идэвхжинэ гэсэн үг. За тэгээд хамгийн түрүүнд үш хонзон идэвхжинэ. Яагаад вэ гэхээр одоо лилит бурхныг тэ мэддэг бол лилит бурхны домог байгаа штэ тийм ээ маш их үш хонзон дагуулах тэр үйл явдал нь үүссэн учраас лилит бурхан маань үш хонзон тээдэг байхгүй юу. Тэгээд тэрийг бас тээлгсэн хүмүүсийн тэр бурхтуудын бас асуудал бас нэлээд байгаа штэ. Тэгэхээр хэдийгээр тийм ч гэсэн энэ энерги идэвхжнэ үш хонзон. Тэгээд хүмүүсийн дарагдсан нууц хүсэл болон тачаалууд. Тэгээд бидний өөрсдөө хянаж чадахгүй тэр мэдрэмжүүд, бидний дандаа айдаг тэр тээдэг айдас. Тэгээд атаархал байна, уур хилэн байна тийм үү? Хар хүчний болон хүч чадлын им давшингуй энергиуд идэвхжинэ. За энэ хар хүчнийгээ бичсэн байгаа энэний нөгөө нэг утга нь ямар хар хүч вэ гэхээр далдын шидийн хар хүч юм байна. За ёстой нэг одоо нөгөө нэг хараал чатга идэвхжинэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр цөмөрөө хамгаалтаа сайн хийцгээгээрэй. Одоо юм юунд юутай хүмүүс болно. Зан үйл хийдэг хүмүүс маань бас энийг мэдж аваад хэлэдэггүй өөрсдөөсөө хамгаалаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд анхаарах зөвлөгөөнүүд нь түрүү ярьсан тийм ээ. Одоо ухрааж боломгүй алдаа гаргачих учраас цөмөрөө энэ үед харилцаагаа ерөөсөө шууд таслаж болохгүй. Харилцаан дээр илт асуудал үүсэх юм бол маш ухаалаг бодолтой ядаж 3 сар өнгөрөөгөө дуусгачих хэрэгтэй. Дараа нь болъё гэж хэлэх хэрэгтэй. Одоо өшөө авах үйлдэлийг битгий хийгээрэй. Яагаад гэвэл өшөө авах үйлдэлийг хийчихэнгүүт энэ энерги идэвхтэй байхад тэр энергич улам идэвхжүүлээд өөр янз бүрийн байдлаар өшөө авалтын энерги өөрлөвчин бас ингэж ойртдог байхгүй юу. Тэгэхээр бусдаас ирж байгаа өөрөөс чинь найрж байгаа хар энерги улам идэвхжнэ гэсэн үг. Тэгэхээр ингэ юм хоёр талтай байгааз айгу бодолтой байхыг хичээх хэрэгтэй. За тэгээд өөрийнхөө сүүдэр талуудыг хянах хэрэгтэй. Өөрийгөө гартаа барих хэрэгтэй. Тэгэд бид нар ингээд өөрийгөө гартаа барьлаа гэж бодъё. Гэтэл бусад хүмүүс ч бас өөрийгөө гартаа барьж чадахгүй бол яах юм бэ тийм үү? Тэгэхээр бас энэ эрсдлийг бас тооцоолж бодож амьдрах хэрэгтэй.
ийм өдрүүд байгаамаа. За тэгээд Астрал Солон те Instagram дээр өглөө болгон өдөр тутмын 6 болон залбирлын зөвлөгөө явуулдаг группээсээ одоо 3 хүнийхээ мэдээллийг аваад энэ жишээ болгоод татаад оруулъя гэсэн байгаа. Тэгээ 3 хүн маань датагаа мэдээллүүдээ өгөхдөө хамгийн сонирхолтой нэг нь Улаанбаатар төрсэн, хоёр дахь нь Архангай төрсэн, гурав дахь нь Оросд төрсэн 3 хүн маань байж таарсан. За тэгээд эхний жишээг авъя. Улаанбаатар төрсэн хүн маань байгаа. 88 оны. Тэгээд энэ бичлэгээ үзэж байгаа бол бас ингээд сонирхоод те юуг анхаарах вэ гэдгээс хараарай гэж бас зөвлөмөр байна. Одоо түрүүний бичлэг эхлэнгуудаа би нөгөө нэг Монголдоо зориулсан одоо Тэнгэрийн 6 дэлгэсэн байгаа ш тийм ээ. Одоо 6 12-ийн тэнхлэг 1-7-гийн тэнхлэг гэдэг ч учраас зөвмөр ийм юм анхаарна гэд. За тэгээд энэ 6-гаа үзэж байгаа хүн маань дээрээс нь нэмээд одоо хэлэх энэ сэдвийг бас анхаарах хэрэгтэй гэж одоо би хэлж байгаа гэсэн үг. За юу хэлж байгаа вэ гэхээр одоо энэ хүний 6 дээр болохоор хамгийн сонирхолтой нь мөнгө гэдэг энерги дээр одоо яг энэ том энергиуд одоо орж ирж байгаа. Орж ирж байгаа гэдэг чинь хурцтуулна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ хүн маань мөнгөтэй холбоотой бүх асуудлыг үнэхэрийн бодолтой шийдэх хэрэгтэй. Тэгэхээр одооноос эхлээд энэ сарын дуустал мөнгөний асуудлыг ерөөсөө сэтгэл хөдлөлөөрөө шийдэж ерөөсөө болохгүй. Тэгээд уучлаарай энэ дахиад нөгөө миний гэрэл тэгээд сэтгэл хөдлөлөөр ерөөсөө шийдэж болохгүй. Энэ бүр болохгүй гэдгийг бүр яг анхааруулж хэлмээр байна. Одоо би энэ 6 дээр ингээ харуулъя. Одоо энэ хараа түрүүн бичлэгээ ингээ та нар хураагаад үзэх юм бол номын орд болон ихрийн ордны хооронд эсрэгцэл байгаад байсан шүү дээ. Гэтэл энэ хүний маань яг өөрийнх нь үндсэн натал чарт дээр яг сар нь өөрөө ихрийн ордод яг энэ энергитэй холбогдчихсан яваад байгаа байхгүй юу? Тийм учраас одоо энэ хүн маань Улаанбаатар төрсэн 88 оны хүн маань сэтгэл хөдлөлөөрөө мөнгөтэй холбоотой зүйл дээр ерөөсөө бити хандаарай гэж зөвлөх бүр шаардлагатай байгаад байна. Тэгээд нэг сайхан мэдээ бол байна. Юу вэ гэхээр мөнгөтэй холбоотой энерги нь ярваа нэгэн байдлаар бас маш том өөрчлөлтийг дагуулж орж ирж байгаа ийм холбоостой байгаад байна. Тэгэхээр энэ хүнд боломж маш сайхан ирэх боломжтой, гол нь маш ухаалаг алхмыг хийх хэрэгтэй. За тэгээ мөнгө гэж ярихаар энэний хажуугаар нь маш том энерги цуг орж ирж байгаа. Юу вэ гэхээр дархлаа. Бидний биеийн дархлаа мөнгөний энергитэй цуг явж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ одоо 6 эзэн маань өөрийнхөө дархлааг маш сайн дэмжээрэй гэж зөвлөмөр байна. Учир нь өөрөө чинь дархлаа мөнгөтэйгөө шууд холбогдно. За тэгээ дахиад нэг хэлэх зүйл бол байна. Энд хараа яг энэ хүний маань өөрийнх нь 11 дэх орон зайд байдаг одоо бидний хүмүүстэй хамт харилцаж олон нийтийн дунд байдаг тэр энерги нь өөрөө цохилтонд орж ирж байгаа байхгүй юу бас нэмэлтээр. Тэгэхээр олон нийтийн дунд байхдаа өөрийгөө хамгаалж байхдаа айгүй зөв бодолтой хамгаалахгүй бол буруу хамгаалах юм бол мөнгөний гарц бас үүсэх боломжтой гэдгийг энд харуулж байна. За одоо дараагийнхаа үнэлгөө оръё. Дараагийн хүнийхээ зөвлөгөөг энэ хүн маань болохоор Архангайд төрсэн хүн маань байна. 97 оны хүн маань үзэж байгаа бол энэ өөрийн чинь 6 байна. За тэгэхээр одоо Архангайд төрсэн хүн маань түрүүний ярьсан 6 12 1-7-гийн тэнхлэгтэр нэмээд 4 10 гэсэн тэнхлэггүүд цохилтонд орж ирж байгаа. За юуг анхаарах вэ гэхээр өөрөө тийм үү яг өөрөө яагаад вэ гэхээр хараа би гэдэг энерги дээр чинь харс гарч ирээд зогссон байгаа байхгүй юу? Одоо энэ энерги маань одтойгоо ирээд зогссон ба гэсэн үг. Өөрөөс чинь маш их юм шалтгаална гэсэн үг. Тэгэхээр өөрөө өөрийнхөө ар гэрлүү өөрийнхөө ажил руу хэр зэрэг зөөлөн энергийг явуулна, хэр зэрэг тэднийг ойлгоно, хэр зэрэг ажил болон гэрээсээ тэндээс ирж байгаа энергиэр өөрийгөө цохилтонд оруулахгүй хамгаалж чадна төдий чинээ сайн байх болно. Юу хэлэх гээд байна вэ гэхээр өөрийгөө хамгаалаарай. Мөн өөрийнхөө ажлын байрны албан тушаал тэр байр суурийг хамгаалах хэрэгтэй. Өөрийнхөө ар гэрийг бас хамгаалах хэрэгтэй гэсэн ийм холбоотой энерги орж ирж байна. Тэгээд энэ чинь ингээд цаагаар юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо ойр зүрийн хамаатан садны чинь ярьж байгаа үг одоо аав чинь чихэнд очих, үр хүүхэд чинь чихэнд очих. Тийм одоо хов живийг айгүй шүүлтүүртэй сонсож гаргалгаагийн зүг гараа хин нэг ингээд танаа хүүхэд чинь тэнд ингээ явж байлаа гэж ярьсан ч гэсэн шууд гэрлүүгээ хараад хүүхдэд загнаж өрөөсөө болохгүй шүү гэдгийг
зөвлөмөр байна. Ягаад гэвэл энэ чинь ар гэрлүү чинь орж ирж байгаа юмыг сүхэж байгаа энерги идэвчээд байгаа байхгүй. Тэгэхээр энд айгу бодолтой хандаарай. За түрүүн ажил гэж би ярьсан байгаа тийм ээ. Тэгэхээр ажил дээр чинь гарч байгаа энэ энерги яаж хурцтаж болох вэ гэхээр хин нэг нь ажил дээр чинь буруу зураг ярих юм бол тэр нь шууд битгий итгэхээрээ өөрийн чинь янз бүрийн ярьлаа гэж шууд битгий дайрж өсөрч ороороо маш бодолтой, намуухан хандахыг хичээх шаардлагатай. Шалтгаан нь яг нумын ордод өөрийн чинь харсаар ирээ зогсчихсан байна тийм үү. Тэгэхээр нумын орд чинь өөрөө юмыг маш их дэлгэрүүлж чаддаг. Ийм бас нэг хүчтэй орд байхгүй юу. Тэгэхээр бити юмыг ингээд дэвргээрэй л гэж зөвлөхийг хүсэж байна. За одоо 3 дахь хүн маань болохоор Оросд төрсэн хүн байгаа. Оросд төрсэн хүн маань болохоор энэ хүн маань бас нэлээд сонирхолтой байж таарсан. Яагаад гэвэл би ч одоо энэ зурхагчин Instagram дээрээ бараг 15 6 гэхэд оруулсан байгаа штэ. Одоо энэ анхаараа гэдэг мэдээлэл. Тэгин гот энэ хүнийх маань тэр үед ингээд идэвчээд эхэлчихсэн байгаа байхгүй юу. Яаж мэддэг гэхээр одоо энэ одчин энэ хар сартайгаа энергиудтай ингээд холбогдоод ирэхээр эдний нөгөө хим гэж байдаг штэ. Би түрүү анх ярьж байхдаа нөгөө 10 химтэй байгаа гэдэг. Яг энэ химүүд ингээд хаана химүүд нь ойрхон гочин тийм ингээд идэвчдэг сулардаг гэдэг нэг цаанаасаа ийм судлагдсан байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ Оросд төрсэн хүний маань энерги нь айл уушээ эхэлчихсэн яваад байна. За тэгэхээр энэ хүн маань юуг анхаарах вэ гэхээр өөрийнхөө хайрыг, өөрийнхөө хайртай зүйлийг, өөрийнхөө ад жаргал авдаг тэр зүйлийг хамгаалах хэрэгтэй. Жишээ нь ад жаргал гэдэг зүйл төр хоёр зүйл маш ихээр орж ирдэг. Нэг нь болохоор хүүхэд гэдэг ад жаргал тийм үү? Хүүхдийн энергитэй холбоотой ад жаргал. Хоёрдугаарт одоо хүн ингээд дуртай юмаа хийж ад жаргал авдаг шээ. Тэр ад жаргал. За дуртай юм хийх гэдэг дээр ялангуяа зугаа цэнгэл шууд орж идэг. Ялангуяа хобби орж идэг. Тэгээд нөгөө ад сорих зүйлүүд орж идэг шүү. Тэгэхээр эднэр дээр чи ийм довтлсон энергиуд орж ирж байгаа учраас айгүй бодолтой хандаар энэ үед зугаа цэнгэлээ бодох одоо хувийн ад жаргалаа хөөх жоохон тийм нэг аз туршиж одоо бараг л одоо мөнгө бед тавих зүйлүүдэр айгүй болгоомжтой бодолтой хандах хэрэгтэй. Ялангуяа нууц амрагийн асуудлыг хүртэл ганц 2 удаагийн явдал хүртэл шууд хамаарна гэсэн үг. За тэгээд нөгөө талаараа эн чин өөрийн чин Тэнгэрийн зургийн 11 дээр орон зайд ороод ирчихсэн байгаа байхгүй юу? Энэ зургагаа харж байгаа бол ч би тэгж бодож ярьж байгаа шүү. Тэгэхээр хоёулаа 11 дээр орон зайд энэ чинь идэж байгаа учраас найс нөхдөсөө хайрынхаа асуудлыг нуугаарай гэж зөвлөх хэрэгтэй. Яагаад гэвэл найс нөхдөд чинь орон зайд идвчээд хүчээд ороод ирэнгүүт энэ цаашаага бүр задарч болохоор ийм энерги яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөө чи хувийн ад жаргалын зүйл цаашаага задрах ийм эрсдэлтэй холбогдож байгаа учраас бодолтой ухаантай байх хэрэгтэй цаг үе байна. Тэ эхэлчихсэн яваад байна. За тэгээд үүнтэйгээ холбогдоод бас энд одоо хар сарчин өөрийн чинь хайрын бурхантай холбогдож байгаа байхгүй юу? Хайрын бурханаар чинь дамжуулаад өөрийн чинь хувийн ад жаргал руу холбогдоод тэгээд өшөө дээрээс нь хайрын бурхан чинь өөрийн чинь одоо өнгөрсөн дуусгаагүй байсан ярьсан хэлсэн зүйлтэй чинь бас холбогдоод ороод ирж байгаа. Энд чинь одоо ухарч байгаа бууд гарагтай холбогдож байгаа гэсэн. Тэгэхээр хинтээ хаана юу ярьсан тэр бүгнийг залруулвал айгүй зөв цаг хугацаа байгаа тийм. Тэгэд өнгөрсөнд буруу ярьсан зүйлээ бити дахин ширүүлүүлээрээ өнгөрсөнд байсан хүн чинь дахин гараад ирэх юм бол энэ удаад айгүй зөв бодолтой алхам хийж залруулаарай гэж бас зөвлөхийг одоо зөвлөж байна. За ингээд 3 жишээгээ та бүхэндээ хүргэлээ. За тэгээд бүгдээрэнд нь хүргэе гэсэн анхаарах мэдээллүүдээ хүргэлээ. Тэгээд одоо миний Instagram-ыг дагаарай гэж зөвлөмөр байна. Тэнд заримдаа бас төрүүлээд мэдээлэл маань орчдөг байдаг. Тэгээд YouTube дээр болохоор гой бичлэгүүд маань ингээд ордог. Тэгэхээр YouTube-ийг маань бас ингээд дагаад хонхоо дараад subscribe хийгээрэй гэж бас хүсэж байна. За бүгдээрэнд нь нэрүүлэнхийг сайн сайхныг хүсье. Аатрозолон байла. Тэгээд цөмөрө тун удахгүй дараагийн бичлэгээрээ одоо ингээд уулзах болно. Бүгдээрэнд нь баярлалаа. Баяртай.